Өдрийн мэндэ. За саяхан би зул сарын баярын амралтын үеэр Австрийн Вена хот орчид ирсэн ба. Үнэхээр гоё үзэсгэлэнтэй сайхан хот байлээ. За тэгээ би өнөөдөр Вена хот ороход юун дээр анхаарах вэ гэдгийг маш товчхон хэлээд өгье. За бид нар болохтон зэрэг замаараа Чехийн Бруно гэдэг энэ хотоор ороод цаашаа авсан ба. Тэгэхээр мэдээж хэрэг машинаар явж байгаа. Машинаар явахаар дандаа замын төлбөр төлдөг. Чехийн хурдны замын төлбөр, Австрийн хурдны замын төлбөр нийлээд 25 евро болсон. Гэхдээ бид нар чинь нөгөө нэг юу орох гэж байгаа болохоор Вена хот руу явах гэж байгаа өөр уулын зам маань байхгүй, тэр нөгөө түнэл байхгүй учраас түнэлийн мөнгө төлөлгүйгээр 25 евро болсон ба. За байр болохтон зэрэг маш их эртнээс захиалахгүй бол яг энэ 100 сарын байраар маш их үнэтэй байдсан байлээ. Тийм болохоор бид нар баг худалч хүнд сарын өмнө Вена хотоос 7.5 км-ийн зайтай зочд буудал авсан байгаа. Яагаад гэвэл нөгөө машина үнэгүй тавина. Венагийн төв рүү оронгууд чинь ерөөсөө замын машины зогсоолын төлбөр 15-аас 25 евро байсан нэгдүгээрт, хоёрдугаарт баярын үеэр маш их ачаалттай. Тийм болохоор нөгөө буудал зогсоол олдохгүй байх магадлал айгүй өндөр гэдэг ийм шалтгаанаар бид нэр буудлынхаа гадаа үнэгүй машина тавьчаад тэгээд тэндээсээ 2 хоногийн 48 цагийн нөгөө юуны нийтийн тээврийн билет авсан ба. За нийтийн тээврийн билет нь 48 цаг 3 том хүн 42 евро болсон. За энэ нь юу сайн бэ гэвэл трамвай, метро, автобус ерөөсөө ямар ч нийтийн тээвэрт 48 цаг одоо яг энэ билетэрийн буюу аппликейшнээрээ явна гэсэн үг. Бидний хувьд маш их таалагдсан. Яагаад гэвэл бид нэр богоонд өөрийнхөө зочд буудлын зочд буудлаасаа бид нэг 15 минут богооны буудал ороод богооноор 10 минут метроны буудал дээр очоод тэгэл ерөөсөө нэгээс гараад нэг рүү метронд сууна гэсэн үг. За тэгээ метроноос ерөөсөө бүх одоо дурсгалтай гоё газруудад очих бүх боломжууд нэгдэж байгаа. За яарсан үед болвол Таранбайгаар ойрхон газар, за арай жоохон хол газар нь метрогоор ингээд тэгээд 48 цаг явсан. Тэгэхээр хамгийн найдвартай та нарт зөвлөхөд бол ерөөсөө машинтаа явж ирсэнд орвол ийм билетийн урьдчилаад авцсан дээр ер нь Европын орнуудад явхад энэ айгу зүгээр идэг те. Урьдчилаад 24 цагийн юм уу эсвэл 48 цагийн тийм аппликейшн дээр нь билет авчих нэ. За тэгээд богоноор юм метрогоор явж байхад нэг шалгалт таарахгүй зүгээр богоноор явж байхад метронд нэг удаа шалгалт таарсан. Ер нь бол шалгалт таардаг. Тэгэхээр нөгөө аппликейшн дээрээсээ цагаа харуулцдаг юм байлээ. Хэдэн цаг биднэрт дутуу байгаа гэдгийг. За буудлын хувьд бол мэдээж хэрэг машинаар аялж байгаа үед би түрүүчийн бичлэгэн дээр ярьжсэн тэгээ болж өгвөл орон сууцны барилга авсны дээр орон сууцны өрөө авах юм бол хөргөгчд угаалгын машинтай билет байгаа тий бүх юмтайгаа зочид буудлын нэг хэцүү нь ерөөсө тэндээ хооллохоос өөр арга байхгүй. Яагаад гэвэл ямар ч нөгөө юм уу байх боломжгүй тий өөр юмнууд байхгүй зөвхөн орол байгаа. Тийм болохоор хэрвээ та нар гэр бүлээрээ молуулаа явж байгаа үед болвол ерөнхийдөө байрнууд нь айгүй гой байр, төгчүүлсэн байрнууд зочдуудлаас дэмжих тутгааргүй бүр айгүй сайхан байрнууд байлгадаг. Тэгээд тийм болохоор бид нэр яг энэ удаадаа зочдуудлаа авцсан болохоос биш ер нь бол байр хөсөлждөг тий нэг өрөө мө хоёр өрөө жижигхэн өрөөч гэдэг юм уу тий хөслөд авч. Тэгэхээр хамаагүй ашигтай тусдаг. Ягаад гэвэл өөрсдийнхөө авч явсан хоолыг идэнэ гэсэн. Тэгээд буудал нь өглөөний хоол нь 10 евро. 7-аас 10 евро, баярын үеэр мэдээж хэрэг 10 евро. За дараагийн нэг анхаарах юм нь яг баярын үеэр ерөөсөн маш их юутай байдаг. Очиртой нөгөө бүх газар ерөөсөө музейрээ орох гэсэн ч очир тэр нөгөө нэг чихэр одоо амттангууд авах ч гэсэн их очир. Тийм учраас ерөнхийдөө урьдчилаад хүмүүс бол яг музей үзье гэсэн хүмүүс сүм өмийн нөгөө билетнүүдийг урьдчилаад интернетээр захиалж авчдаг юм байлээ. Тэрнээс биш өвлийн цагаар тий ингээд очрлоод
даарад тэгээд тэрлөө орно гэвэл бас л маш их цаг барна гэсэн үг. Дараагийнх нь яг хуу Зул сарын баяр жилд нэг өдөр болдог учраас л бид нар явсан тийм. Гэхдээ ер нь бол ийм гоё хотуудад дулаан цагаар явбал зүгээр санагдсан. Ягаад гэвэл хотууд нь өөрсдөө их том. Тэгээ 3 цаг 40 минут тэгэл харанхуй болчихчаа. Тэгэхээр чи харанхуйд ерөөсө болгохтой юм үзэж чадахгүй. Ягаад гэвэл хэрэгэтэй хугацаа нь айгүй бага гэсэн үг. Тэгэхээр ялангуяа Австрийн Вена шиг ийм нэг өдрийн дотор үзэж дуусахгүй, 2 өдрийн дотор одоо бараг үзэж дуусахгүй ийм гоё хотуудыг бол дулаан цагаар явсан хамаагүй дээр байдгийн шүү. Ягаад гэвэл өдрийн уртад маш их хэмээг амжиж үздэг гэсэн үг. За өөр нэг анхааруулах юм нь мэдээжийн хэрэг өвөл хүйтэн байсан. Одоо ерөнхийдөө харьцангуудаа энэ Европын орнууд чинь бидний одоо Европт амьдардаг хүмүүст бол бас тэгэл хасах 1-2 чинь бол айгүй хүүтэнтэй тооцогддог тийм. Ийм байгаа. Тэгээд ийм юм дээр бас нэлээд сайн анхаарч аваарай гэж хэлэх байна. Гуравт нь Вений бүх газруудыг урдчилж видео үзчихээж урдчилж газрын зураг дээр тэмдэглэж үзэхгүй болвол хитрхи их үзэх юмтай учраас хаана юугааг нь мэдхгүйгээр цаг алдах юм аюултай юм шиг санагдсан. Бид нэр төрөнд нь жоохон бичлэг үзээд гарсан те энд ийм юмнуудыг үзэх юм байна гэж бодоод гарсан те тэрнээд тэгээд дараа нь хүүхэд болохоор нэг аппликейшн дээрээсээ яг ямар газруудыг үзэх үү гэдгийг тэмдэглэчээд тэгээл ерөөсөө шууд яг тэрлүүн метрогоор очиод үзчихэл буцаал метродо дараагийнх руу ингэж явж үзсэн. Тэгэхгүй бол зүгээр л одоо очиод өглөөнөөс хойш үзнэ гэвэл ерөөсөө хаана юу байгааг нь мэддэхгүй. Тэгээ хамгийн гоё газруудыг орж үзэж чадахгүйгээр эргээд буцах магадлал айгүй өндөртөө. Ерөөсөө хаашаад харна маш их гоё үзэсгэлэнтэй газар байшингууд байгаа учраас аль нь юу юм бол гэж ингээ харж гайхаж явсаар байтал чинь тэгээ цагаан алднаа тий. Тэгэхээр энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүс хэрвээ Австрийн Вена хот руу явах 30% урдчлаад аппликейшн дээрээ газрын зураг дээр энд тим ордонгууд тим одоо нөгөө нэг CC-гийнх нь музейч гэдэг юм уу энд театр нь энд засгийн газрын байр нь байд юм бэ гэж ингэ тэмдэглэчээд дараа нь тэр тэмдэглэсэн газар руу шууд метрогоор яваад очих юм бол цаг алдахгүй юм байлээ шүү. За ингээд энэ миний урдчилсан жоохон яриа дууслаа тий. Энээс хоошоогоо би ярилгүйгээр шууд хөгжим тавиад бичлэг хийн. За тэгээд миний одоо Вена хотоор явсан бичлэгийг үзээрэй. Үнэхээр нэг удаа очиод үзэхэд бол үнэхээр гоё юм бэлээ. Хүмүүс надад та нөгөө Европын зөв Европоор явахдаа Унгар ч юм уу Прага бус хотуудыг үзчихэд хамгийн сүүлд нь Вена хотыг үзээрэй. Вена хотыг үзсний дараа өөр хотууд бас нэг жоохон сонирхолтой болчих гээд байдаг гэж хэлсэн. Үнний хувьд бол үнэтэй юм байлээ. Тийм болохоор хэрвээ та нар зөв Европоор аялах гэж байгаа бол эхлээд одоо юу гэдэг нь Прагаас Будапешт гэж ингэж эхлээд дараа нь хамгийн сүүлд нь яг Венад очиж төгсгөл хийнэ гэж бодож төлөвлөгөө аяллаа төлөвлөвөл маш их зүгээр санагдсан. Ягаад гэвэл бидний замд яг тэгд таарч исэн гэдэг нэг автобусаар явж байгаа жуулч чинь бол ерөөсөө Польш, Праг, Будапешт гэдэг юм уу те ингээд тэр хотуудаар явж байгаа л хамгийн сүүлд нь Вена хотод ирд юм байна лээ. За жуулчд бол ерөөсөө маш их тийм болохоор өглөө ирд юм уу эсвэл оройхон шиг л бичлэг хийхгүй бол зүгээр ерөөсөө бичлэг хийх ямар ч боломжгүй их хүн байдгийм байлээ. Тэгээ тийм болохоор бид нар өглөө эрт хамаагүй эрт хүмүүс байхгүй үеэр нь гарч ирж бичлэгээ хийсэн гэсэн үг. Тэгээ цаашаа зүгээр хотууд нь бол зүгээр л битүү хүн байсан. Чухамдаа Зул сарын баяр болоод игсэн үү? Эсвэл ерөөсөө л байнга тийм байдгүй гэдгийг би сайн мэдэхгүй байна. Ерөнхийдөө би байнга л тийм хүн ихтэй байдаг болов уу гэж ойлгосон. За ингээд бүгдөө бичлэгээ үзээрэй. Асуух юмнуудаа асуугаарай. Бүгдэнд нь баярлалаа.